Байгаль орчин аялал жуулчлалын яам үзүүлж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын өссөн үүрэг чиглэлийн дагуу байгаль орчин аялал жуулчлалын яамнаас засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжилтийг салбар тусаараар мэдээлэл хөрвүүлж байгаа. За өнөөдөр би Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох стратегийг хэрэгжүүлж хөлөмжийн хий ялгарлыг 14.3% хөргөж буулгах зорилтын талаар та бүхэнд мэдээлэл өгөх гэж байна. Монгол улс газар зүйн байршлийнхаа хувьд ч уур амьсгалын системийнхаа хувьд ер нь уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн эмзэг 10 орны нэг гэж олон улсын судлаачид үзсэн байдаг. За манай орн 1940 оноос цаг уурын байнгын ажиглалтыг хийж эхэлсэн. За 1940 оноос хойшоо сүүлийн 70 гаруй жилд Монгол улсын уур амьсгалын жилийн агарын дундаж температур 225 градусаар дулаарсан ийм судалгааны дүн байдаг. За олон улсын түвшинд аваад үзэх юм бол сүүлийн 120 гаруй жилд одоо дэлхийн агарын дундаж температурын 0.84%-аар дулаарсан гэсэн судалгааны дүн байж байгаа. За тэгэхээр Монгол улсын энэ дулаал бол маш эрчтэй явж байгааг эндээс үзэж болно. Дэлхийн дулаалын дунджаас дараа 3 дахин хурдтай явж байна гэсэн ийм судалгааны дүн харж байна. За мөн энэ хугацаанд хурд үндэсний хэмжээ нэлээд буусан байдаг. За ер нь бол Монгол орны хурд үндэсний ер нь үндсэн схем бол одоо дулааны улиралдаа бараг 90 орчим хувь нь хурд үндэс ордог. Өвлийн улиралд 10 орчим хувь байсан. За гэтэл сүүлийн 40-50 жилд бол энэ хэв маяг бол маш өөрчлөгдсөн. За нийтдээ бол хурд үндэсний хэмжээ 7.3%-аар буурсан байж байгаа. За өвлийн хугацаанд ордог хурд үндэсний хэмжээ бол нэлээд нэмэгдсэн. За дулааны улирлын хурд үндэсний хэмжээ их хэмжээгээр буурсан ийм дүн байж байгаа. За мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн амжилт үзэгдлийн давтамж ихээхэн нэмэгдэж байгаа. За энэ зургаас та бүхэн харж болно. Ган зуудын байдал бол одоо сүүлийн 15-20 жилийн хугацаанд илүү давтамж нь оршсон, үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаа талаар энэ дүрснээс харж болохоор байна. За Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөний бас нэг жишээ бол энэ цөлжилт байгаа. За Монгол орны газар нутгийн 76.8% цөлжилтэнд амрагдсан байж байгаа. За байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2 жил тутамд байгаль орчны төлөв байдлын тайлан гаргадаг. За энэ тайлангийн дүнгээс харахад бол одоо зарим аймагуд ялангуяа Сүхбаатар, Дундгов, Өмнөгов аймагуудын бараг аймгийн газар нутгийн 50-аас дээш хувь цөлцсөн гэсэн ийм судалгааны дүн байж байгаа. За энэ 76.8%-аас 20 орчим хувь нь бол хүчтэй цөлжилтэнд амрагдсан гэсэн ийм судалгааны дүн байна. За бас нэг сөрөг нөлөө бол мөнгө цас мөсөн гол маш их хайлж байгаа. За энэ зурган дээр та бүхэн харж болно. Ер нь одоо Монголын алдартай Батамны мөсөн гол уу одоо Алтай таван богдын мөсөн голын хэмжээ хэр буурч байгааг энэ дээр харж байгаа. Ер нь бол Монгол улсын хэмжээнд мөнгө цас мөсөн гол 40 орчим хувиар нийт талбай эзэлжүүд талбай нь буурсан гэсэн ийм судалгааны дүн харагдаж байгаа. Мөнгө цэвдгийн хайлалт бол маш их ажиглагдаж байгаа. За 1971 онд бол Монгол улсын газар нутгийн 61% нь бол мөнгө цэвдэг байдаа гэж судалгааны дүн харагдаж байгаа. Сүүлийн 40 жилд энэ хэмжээ маань 20-30% руу хурж буурсан ийм судалгааны дүнгууд харагдаж байна. За ер нь уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийн судалгааг ингэж гаргаж үзэхэд бол эх 20-30 жилд бол уур амьсгалын өөрчлөлтийн энэ эмзэг байдал бол эрүүл мэндийн салбарт, усны нөөцийн салбарт, ойн салбарт, хөдөө аж ахуйн салбар, газар тариаланд бол ихээхэн хэмжээний одоо эмзэг байдлыг бий болгоно гэж ингэж судалгааны дүн харагдаж байна. За энэ зурган дээр харагдаж байгаа одоо бараан боронг болох тус маань одоо нэг эмзэг рүүгээ. Тэгэхээр одоогийн төвшөнд бол харьцангуй бага нийт газар нутгийн 20-30% байгаа бол 2050 он гэхэд эмзэг байдал бол 40-50% руу шилжихээр ийм байдал харагдаж байна. За ер нь уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр Монгол Улсын засгийн газар сүүлийн жилүүдэд ихээхэн арга хэмжээ авч үеийн засгийн газрууд бодлого тодорхойлж ажиллаж байгаа. За 1992 онд нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчины дээд чуулган болсон. Бразилийн Рио-де-Жанейро хотод болсон. За энэ олон улсын хурлаас нэгдсэн үндэсний байгууллагын 3 үндсэн конвенц баталсны нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн конвенц байнамаа. За Монгол улс тогтвортой хөгжлийн 21-р зууны хөтөлбөрөөр 1998 онд баталсан. За мянган хөгжлийн зорилтыг бий болгосон. За уур амьсгалын үндэсний хөтөлбөрийг 2011 онд улсын хурлаар баталсан байж байгаа.
За мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой өөр бодлогын томоохон баримт бичгүүдийг дурдах юм бол 2014 онд улсын хурл ногоон хөгжлийн бодлогыг баталсан байж байгаа. За хөлөмжийн хэв бууруулах чиглэлээр одоо үндэсний зорилттой хувь нэмэр гэж бид нэр яриад байгаа. Энэ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр Парисын хэлэлцээр гэж 2016 онд байгуулагдсан улс орнууд орсон байж байгаа. За энэ Парисын хэлэлцээрийн үндсэн зорилго нь бол ер нь 2050 он гэхэд дэлхийн улс орнууд нийлээд энэ дэлхийн дулааллыг болж өгвөл 1.5 градуст. Ер нь 1.5-аас хэтрүүлэхгүй хэтрүүлэхэд 2-т барихаар ийм зорилт дэвшүүлсэн байж байгаа. Ийм томоохон одоо уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын бодлого байгаа. Монгол улс энд нэгдэж орсон үндэсний зорилтод хувь нэмэр буюу энэ дэлхийн тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол улс хэрхэн оролцох вэ гэдэг өөрийнхөө хувь нэмрийг тодорхойлсон гэсэн үг. 2030 он гэхэд Монгол улс 2010 оныхаа суур төвшингээс 22.7%-аар хөдөлмжийн хийгээ бууруулах ийм зорилт тавьсан байж байгаа. За би түрүүн хэлсэн 12.3 гэдэг бол ойрын буюу богино хугацааны буюу 2024 он гэхэд бид нэр 14.3%-аар бууруулахаар ийм зорилт тавиад ажиллаж байгаа. За мөн одоо алсын хараа бодлогын баримт шиг батлагдсан байж байгаа. Энэ бол Монгол улс ер нь хөдөлмжийн хийгийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үндэсний бодлогоо хэрэгжүүлэхэд энэ томоохон бодлогын баримт шиг хувь нэмрээ оруулж одоо бодлогын зохицуулалт болох юм аа. За авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн хувьд за уур амьсгалын үндэсний хороо байгалийн аялал жуулчлалын сайд ахлаад уур амьсгалын үндэсний хороо байгуулсан байж байгаа. За энэ бол үндсэндээ Монгол улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын зохицуулалтын механизм. За үндэсний хороонд бол ер нь голлох салбаруудын дэд сайдын түвшинд байдаг. Ер нь Монгол улсад хөдөлмжийн хий ялгарлын тооллогын дүнгээс харахад бол эрчим хүчний салбар нийт хөдөлмжийн хий ялгарлын 50.1%-ийг ялгаруулж байгаа. За дараа нь хөдөө аж ахуйн салбар бол 49 орчим хувийг, за аж үйлдвэрийн салбар, хог хаягдлын салбар, барилгын салбар тодорхой багахан хэмжээний хөдөлмжийн хий ялгарлуудыг гаргадаг. Ийм учраас энэ салбарын дэд сайд нарын төвшингийн улсууд үндэсний хороонд орж ажилладаг. За Парисын хэлэлцээрийг буюу хөдөлмжийн хийгийг бууруулах чиглэлээр тодорхойлсон хувь нэмрийг бид нэр 2019 онд засгийн газрын тогтоолоор баталсан байж байгаа. За миний түрүүн хэлсэн 2030 он гэхэд бид нэр 22.7%-аар хөдөлмжийн хий ялгарлаа бууруулна. За ингээд ямар салбарлаас ямар хэмжээтэй бууруулах талаар энэ үндэсний бодлогын баримт бичиг тодорхой туссан байж байгаа. За энэ бодлогын баримт бичиг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг байгалийн аялал жуулчлалын яам дээр ажлын хэсэг байгуулсан ажиллаж байна. Үндэсний дотор тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх цахим платформыг бий болгосон байж байгаа. За одоо ингээд вебсайтаар ороод Монгол улсын хэмжээнд бид нэр хөдөлмжийн хийгийг бууруулах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны холбогдох медиа баримтуудыг бүгдийг эндээс харж болохоор байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн зорилтуудын талаар би сая хэлсэн. За Монгол улсын алсын хараа 2050 бол ер нь Монгол улсын хөгжлийн томоохон баримт бичиг. Өнгөрсөн жил улсын хурлаар баталсан энэ баримт бичиг бол Монгол улсын ойрын одоо 30 жилийн хөгжлийн бодлого баримт бичгээ. Тэгэхээр Монгол улсын ирээдүйн хөгжил бол Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн талаар авч хэрэгжүүлэх бодлоготой салшгүй холбоотой байж байгаа. Ийм учраас энэ алсын хараа бодлогын зорилтод нөөц төрөгч багтаа хүртээн хэмжтэй ногоо эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармаалт хувь нэмрээ оруулна гэсэн ийм тодорхой зорилтыг тавиад дэвшүүлээ явж байгаа. За энэ хүрээнд ойрын хугацааны буюу богино хугацааны зорилт бол засгийн газрын үйл ажиллагааны одоо хөтөлбөр байж байгаа. Эх 4 жилд бид нэр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр тавьж байгаа зорилтыг дэвшүүлээд ажиллаж байгаа. За эх 4 жилд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр томоохон бодиттой ажлуудын хувьд бол ер нь уур амьсгалын өөрчлөлтийн эрх зүйн орчныг бид нар боловсруулах шаардлагатай байгаа. За Монгол улс 1993 онд уур амьсгалын өөрчлөлтийн суур конвенцэд нэгдэж ороод уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр үндснийхээ бодлогыг тодорхойлоод явж байгаа хэдий ч бас ер нь одоо хөдөлмжийн хийгийг бууруулах чиглэлээр тодорхой бодиттой ажлуудыг эрчимжүүлж байж бидний сая ярьсан Парисын хэлэлцээрийн зорилтыг хангах ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Энтэй холбогдуулаад бид нар уур амьсгалын өөрчлөлтийн эрх зүйн орчин одоо боловсронгуй болох шаардлагатай. За өнөөгийн байдалд бид нар байгаль орчны салбарт 30 гаруй хууль байдаг боловч яг уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулсан бие даасан эрх зүйн акт байхгүй байгаа. Ийм учраас бид нар өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн эрх зүйн орчны дүн шинжилгээ хийж байна. Үнэхээр одоо дүн шинжилгээний дүнгээр бие даасан эрх зүйн орчинтай байх шаардлагатай гэж судалгааны дүн гарах юм бол бид нар одоо хууль эрх зүйн орчин боловсруулах нэ. За Парисын хэлэлцээрт нэгдэж орсон үндэсний тодорхойлсон хувь нэмрийнхээ хэрэгжилтийг хангах ёстой. За энэ дээр бид нар тодорхой тоо баримтууд заасан 22.7-г
аль салбараас ямар хэмжээтэй бууруулах вэ гэдгийг энэ зорилтонд тодорхойлсон. Тэгэхээр энэ зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгаль орчин аялал жуулчлалын яам дээр одоо яг ажлын хэсэг ажиллаад явж байна. За энэ үйл ажиллагааны төлөвлөгөөний дотор голлох байр суурьуудыг ер нь уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол байгаль орчин аялал жуулчлалын яамны дангаараа хийх ажил биш. Энэ бол салбар дундын зохицуулалтаа Монгол улсын хөгжлийг тодорхойлох, ирээдүйн хөгжлийг тодорхойлох маш чухал одоо ийм элемент гэж үздэг. Ийм учраас эрчим хүчний яам, хөдөө аж ахуй яам, барилга хот байгуулалтын яам, зам тээврийн яам гэдэг энэ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, сааруулахад тодорхой хувь нэмэр оруулах салбарууд их байгаа. Тийм учраас энэ салбаруудын оролцоотой ажлын хэсэг ажиллаад явж байгаа. Тухайлбал эрчим хүчний салбар одоо би сая ярьлаа. 50-аас илүү хувь нь эрчим хүчний салбараас ялгарч байгаа. Өнөөг хүртэл бидний одоо эрчим хүчийг бид нэр хөрөн эрчим хүчээр ярьдаг. Ягаад хөрөн эрчим хүч гэж байгаа гэхээр үндсэндээ манай эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа технологи буюу бид нүүрсийг шатаж эрчим хүч ялгаруулж байгаа. Тийм учраас бид аль болохоор тогтвортой эрчим хүч, ногоон эрчим хүчтэй болохын тулд одоо дор хаяжил бид одоо суурилагдсан хүчин чадлын 20-оос 30%-ийг сэргээгт эрчим хүч, ногоон эрчим хүчтэй оруулах ёстой. Энэ хүрээнд засгийн газрын ойрын 4 жилдээ хэд хэдэн усан цахилгаан станцын асуудал байж байгаа. Энэ бүгд маань хүлэмжийн ялгарлыг эрчим хүчний салбарт бууруулах бодиттой арга хэмжээнүүд болох юм аа. За төр хувийн хвшлийн түншлэл бол туйлын чухал байдаг. Ялангуяа одоо энэ хүлэмжийг бууруулах, дасан зохицох чиглэлээр ийм учраас төр хувийн хвшлийг дэмжсэн үйл ажиллагаанууд ялангуяа ногоон хөгжлийг дэмжсэн банк санхүүгийн одоо зээлийн систем хамруулах. За энэ чиглэлээр олон улсын байгууллагатай байгаль орчин аялал жуулчлалын яам нэлээд өргөн хүрээтэй ажилладаг. За нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын конвенцийн дэргэдэх уур амьсгалын ногоон сангаас байгаль орчин аялал жуулчлалын салбарт байгаль орчны салбарт хүлэмжийн бууруулах чиглэлээр бид нэр хэд хэдэн төслийг одоо аваад амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэний нөлөө одоо манай хувийн секторт бас дамжиж орох ёстой гэж ингэж үзэж байгаа. За уур амьсгалын өөрчлөлтийн нэг сөрөг нөлөө бол байгалийн гамшигт үзэгдлийн давтамж үзүүлэх сөрөг нөлөө хамрах хүрээ их нэмэгдэж байгаа. Ийм учраас бид цаг агаарын урьдчилан сэргийлэх систем, механизм нэлээд боловсруулах ёстой. Энэ чиглэлээр бид бас тодорхой ажлуудыг энэ 4 жилд авч хэрэгжүүлэхээр зорилттой ажиллаж байна. 2024 онд бид хүлэмжийн 14.3%-аар бууруулахын тулд бидний тооцож үзснээр бол нэг 9.2 сая тонн нүүрс хүчлийн хийд тэнцэх хэмжээний хүлэмжийн бууруулах шаардлагатай байж байгаа. За энэний тооцоог бидний салбар болгоноор нь гаргасан байгаа. Бидний одоо тооцож байгаагаар бол энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бас нэлээд хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсгэр байж байгаа. За бид нар тухайлбал эрчим хүчний салбарт одоо салхин цахилгаан станц, усан цахилгаан станцыг нэмэгдүүлэх, за барилгын салбарт бол дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах энэ чиглэлээр за зам тээврийн салбарт гэхэд бид нэр одоо автомашинаас гарах хүлэмжийн ялгарлыг бууруулахын тулд аль болохоор одоо чанартай шатхуун хэрэглэх, за хөдөө аж ахуйн салбар бол одоо хүлэмжийн маш их ялгаруулдаг. Энэ дээр бол малын тоо толгойтой холбоотой асуудал, бэлчээрийн менежменттэй холбоотой асуудал энэ бүгдийг нь тоосч үзээд энэ салбаруудаас бууруулж болох хүлэмжийн хамгийн потенциалны тооцоонуудыг гаргасан. Тэгээ энэ тооцоо бол үндсэндээ бидний одоо ойрын 4 жилд авч хэрэгжүүлэх ажлууд байгаа. Гэхдээ энийг бид нэр илүү цааш нь одоо зорилтуудыг нэмэгдүүлж байж 14.3% хүрэхээр байж байгаа. За дээр нь хүлэмжийн дээр бас нэг гол юм бол шингээгч гэж. Бид нар хүлэмжийн ялгарлыг бууруулаад дээр нь хүлэмжийн шингээгч буюу ногоо мас, ойн талбайг нэмэгдүүлэх ёстой. Иймэрхүү байдлаар бид нар хүлэмжийн ялгарлыг бууруулах засгийн газрынхаа үйл ажиллагааны зорилтыг биелүүлэх боломж бүрдэх юм аа. За ер нь бол өнөөдөр дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг маш их ярьж байгаа. Энэ нөлөөж Монгол улсад илт харагдаж байгаа учраас ер нь засгийн газрын үйл ажиллагаа Монгол улсын хөгжилд уур амьсгалын өөрчлөлтийн талаар бодиттой арга хэмжээ авснаар тодорхой үр дүнд хүрч Монгол улсын одоо хөгжил цэцгэлтэнд тодорхой бодиттой үе нэмэр оруулна гэж үзэж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.